удаа амархан ач тусын талаар ярилцъя. За амралт хэрэгтэй гэдгийг ер нь бол хүн болгон мэддэг. Гэхдээ бас хэд хэдэн зүйлийг бас бодоод авчвал хэрэгтэй гэдэг бахна. За энд нь бол амралт бидэрт одоо цаг хугацаа өрөх гэхээс илүү амралт нь биднийг илүү эрч хүчтэй ажиллах тэр боломжийг, тэр өндөр бүтээмжийг нэмэгдүүлдэг зүйл юм шүү гэдгийг бас анханасаа тэгээд бодчихвол хэрэгтэй. Зарим хүмүүс ингээд амарчгаар ингээд тайван амарч чадахгүй ажилдаа санаа зовоол яаж байгаа гэл ингээд идэг. Энэ маань бол яг сайн амралт бол гүйцэд амралт болж чадахгүй. Тэгэхээр анхаарал сайжраад, үр дүн сайжирдаг. Та хэдийгээр жоохон амарч байгаа ч гэсэн эргээд нөгөө ажиллаа хийхэд бол маш их эрч хүчтэй байдаг. Нөгөө алдсан хугацаагаа хэд дахин одоо нөхөд ажилчдаг. Учираас одоо амралтыг бол өөртөө хэрэгтэй зүйлээ гэд бодчих хэрэгтэй ахны. За хоёрт нь бол одоо биеийн эрүүл мэндийн хувьд бол амралт үнэхээр хамгийн хэрэгтэй зүйл. Магадгүй хоол унднаас ч хэрэгтэй зүйл. Мэдээж хоол идэх хэрэгтэй. Яг тэрнтэй адилхан бие бас одоо амрааж ах шаардлагатай байдаг хон. Амарснараа бид нэр одоо эд эс нөхөн төлждөг. Дархлааны эсвүүд сайжирдаг. Аливаа өвчнөд тэмцэх одоо чадвар болон сайжирдаг гэсэн үг. За гуравт нь болохоор сэтгэл зүйн эрүүл мэндэд бол өндөр ач холбогдолтой. За орчин үед бол хүмүүс сэтгэл зүйн эрүүл мэндийг бол нэлийн одоо ач холбогдлыг нь ойлгоод бие эрүүл байхтай адилхан сэтгэл зүй бас эрүүл байх хэрэгтэй юм байна. Одоо асуудал тулгарлаа гэхэд тэрийг ингээд өөртөө нуугаад ингээд тэр хүн тэндээ ингээд хадгалаад ч юм уу тий эсвэл найз зөвхтийнхээ хэмжээнд яриад өнгөрч болдгоо юм байна. Мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй байд юм байна гэдгийг ингээд ойлгодог болцсон байгаа. За тэгээд амарстаараа бидний ядаргаа буурна, стресс, түгшүүр багасна. За тэгээд сэтгэлийн одоо тэнцвэртэй байдал, сэтгэл зүйн одоо тэнцвэртэй байдал нэлээ өндөр болж өсөж ирдэг байна. За шийдвэр гаргалтанд нөлөөлнө. Яагаад шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа юм гэхээр зарим хүмүүс тэгж ярьдаг те. За яагаад ийм шийдвэр гаргаж байгаа гэд дандаа ингээд эргэж бодоод харамсах тийм шийдвэрүүд бас байгаад байдаг. Тэгвэл тэр шийдвэрээ бид ихэвчлэн бол сэтгэл санаа жоохон тогтворгүй үедээ зарим тохиолдолд ядарсан үедээ гаргацдаг байна. Тэгэхээр зарим одоо мэрэгжил ажлын хувьд бол одоо том шийдвэр худалдаа авалт ч юм уу те уулзалт хийхдээ заавал унтаж амарсан одоо би сэтгэлийн хувьд тэнцвэртэй байгаа үедээ гаргаарай гэд одоо гэр хэлцээр дээр тэгж бас зарим хүмүүс бол ярьдаг. Тэр яагаад гэхээр цаанаа угаасаа хүн сайн амарсан үедээ л илүү тогтвортой байж чухал шийдвэр гаргахад одоо сайн шийдвэр гаргаж чаддаг байна. За урт наслалтанд бол мэдээж сайн амралт бол шууд нөлөөтэй. Монголд одоо сүүлийн үед зүрх судасны өвчин, чихрийн шижингэл маш их яригддаг болсон. Энэ асуудлууд бол сайн амралтын явцад бол одоо урьдчилан сэргийлнэ. За тэгээд илүү одоо хүндрхээс бас хамгаалдаг. Тэг хамгийн гол нь бол тогтмол амралт бол чухал. Хит их ингээ ядаргаанд орсныхаа дараа ингээд гинт янз бүрийн витамин одоо сувлал гэхээс илүү одоо тогтмол унтаж амраад өдрийн нойроо тогтмол сайн авах те та эдэн цаг унтаж амардгүй тэрийг унтахаас өмнө бид нар одоо сайн мэддэг болсон хит их хоол хитүүлж идэхээр сайн амрахгүй хит их хүнд хоол одоо юу гэдгийг унтахаас нэг 30 минут өмнө гээл чансан бах идэт байхаар шүүн сайн унтдаггүй шүү дээ. Тэрийг бол хүмүүс харьцангуй ойлгодог, мэддэг, анзаардаг болцсон. Тэгэхээр хоолоо бас зохицуулах маань эдгээр одоо нойрны асуудлуудыг үүсгэх явандаа бол одоо зүрх судас чихрийн шижин зэрэг одоо том асуудлууд бас сэргийлэх суур болж ирдэг байна. За тэгээд энергийн түвшин бол өндөр байдаг. За энергийн түвшин өндөр байна гэж юу хэлж байгаа юм гэхээр бид нар ингээд амьдрал, ажил, гэр бүл, одоо хувийн одоо хобби, за эрүүл мэндтэй хамаатай дасгал хөдөлгөөн хийхэд хүртэл биднэрт маш их энерги шаардлагатай болдог. Энерги бол бидний энгийнээр бол одоо утасны батарейтай адилхан. Бид нар одоо 1000 одоо утсаараа тоглоом тоглох ч юм уу тий хүнтэй ярих гэж хүсэж байгаа ч гэсэн нөгөө утас маань цэнэггүй бол бид нар ялтчгүй л утсаа цэнэглээл дараа нь л тухайн үйлдэлийг хийхээс аргагүй болдог. Яг тэрнтэй адилхан бид нар бие бас маш сайн ингээд цэнэгтэй өндөр энергитэй ойлгож явах шаардлагатай. Тэр маань нөгөө түрүүний ярьдаг
амьдралын зөв хэмнэлтэй байж ижил ерөөсөө бий болно. Тэгвэл хэсэг хугацаанд ингээд хит ачаалал хэсэг хугацаанд ингээд огт гэрээсээ гарахаа болоод ядраал. За энэ бол ерөөсөө зөв хэмнэлт бол орохгүй байгаа даа. Тогтмол хурдтай ингээд явсан машин ч гэсэн огцом зогсоол хэд хоног ингээд зогсоод байгаа машинуудтай харьцуулахад хурдан явдаг гэж бас нөгөө туулан яст мэлхийний үлгэр гэдэг шүү дээ. Яст мэлхий болохоор тогтмол хурдтайгаар ингээд урагшлаад байдаг. Туулаа болохоор нэг зогсоол нэг амраал ингээ хурдан учраас хизээний нөгөө яст мэлхийг гүйцээд идэг. Гэхдээ эцсийн дүндээ яст мэлхий төрүүлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нэр нөөц бололцоогоо маш сайн хадгалаад яг тогтмол хурдтайгаараа хийн гэсэн зүйлийг хийгээл явах юм бол яг л яст мэлхий шиг зорьсон газараа бол хүрнэ л гэсэн үг байна. За туйлдаж ядрахын талаар бид нар сая зөндөө ярьсан. За хит ачаал авахгүй байх хэрэгтэй. За монголчуудын бас нэг хийгээд идэг зүйл нь хит их ядарчаад жилдээ нэг засар үйлчлэгээнд орж ингээд нэг юм витаминээр бөмбөгдүүлээл би Д витамин жишээлбэл ингээд шууд шахуулж хийлгээд тэр бол болохгүй байгаа шүү. Ялангуяа эмч одоо тэр талын хүмүүсийн хэлж байгаагаар бол хүний бие чинь тэгж огцсон витамин эрдэс авах одоо тийм зориултгүй тэгж болохгүй тэгж ингэж ч угаасаа чадахгүй баг хэмжээнд хоол хүнснээсээ тэгээ бүхэл өрмөр гээд бошоолын зүйлээс бид нар Д витамин авдаг шүү дээ. Тэрнээсээ авах хэрэгтэй. Тэрнээс биш маш баг байлгаж чаад гинт тэгж огцсон одоо хийлгэж маш олон асуудал эрсдлийг үүсгэнэ гэдэг. За бид нар туйлдаж ядрахаа мэдээж ойлгомжтой нөгөө өндөр байх гэдэг бүтээмж мэн буугаад ирдэг. Тэгэхээр яг түрүүний хэлдгэр та хит их зүтгээд нэг тэр хэмжээгээр амархгүй зүтгэж юм бол тэрнээс их хугацааг бид нар ингээд алдчихдаг. Амарж угаасаа дахиж нөөц бололцоогоо одоо нөхөөс аргагүй байдалд хүрдэг гэсэн үг тийм. Тэгэхээр хит их ядрахгүй байх гэдэг анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг чухал зүйл гэх юм бол суралцах ой тогтоолт бол сайжирдаг байна. За бид нар бол одоо сургууль сурдаг байхдаа бол мэддэг тийм. Сайн унтаж амарч үед бол шалгалтаа бол сайн өгдөг. Илүү их сайн ойлгож хичээлээ суралцдаг. За хүүхдүүдэд ч гэсэн бид нар эрт унтах хэрэгтэй гэж багш нар нь хэлдэг. За баг насны баг байхсмаа та хүүхдээ 8-аас олон цаг 10 цаг тийм заримдаа бол 11-2 цаг унтуулах хэрэгтэй гэж хэлдэг. Яа тэгэхээр тарих маань яг энэ үед хөгжиж идэг учраас тарихны хөгжил яг энэ үед явдаг учраас бага насны хүүхдүүдийг сайн унтуулж амрах хэрэгтэй. Та өөрөө ч гэсэн бас сайн унтаж амрах шаардлагатай байдаг. Хүн болгоны одоо унтаж амрах хугацаа янз бүр. Гэхдээ ер нь бол дэлхийд даяар бол дор хаяж 7-8 цаг унтахыг зөвлөдөг. Гэхдээ 9 цагийг бол сүүлийн үеийн судалгаагаар бол эмэгтэйчүүд 9 цаг унтах юм бол бүр сайн амардаг юм байна гэсэн тийм судалгаа гарсан байгаа. Яг өөрийнх нь эмэгтэйчүүдийн онцлогоос болж байгаа хэл та. Тэгэхээр энийг бол огт мэдэхгүй байсан сүүл төр судалгаа уншиж байгаа. Эмэгтэй хүн чинь яриа нэг жоох өөр юм байна. Сайн унтаж амрах талаар бичигдсэн ном чинь дандаа эрчүүд дээр хийгдсэн судалгаан дээр үндэслэлсэн байд юм байна. 8 цаг унтах гэдэг байгаа чинь. Тэгэхээр ер нь та өөрөө эмэгтэй тэгээд эсвэл эхнэр найз охин ээжигээ сайн амраа гэж бодож байгаа бол 9 цаг унтуулахыг айлуулах дэмжих хэрэгтэй гэсэн үг. Тэгээ 1 цаг уцаа ухаж байгаад 8 цаг унтах уу, 1 цаг уцаа ухаа болоод 9 цаг унтчихад маргааш их хүчтэй байх уу гэдэг л тэр бол хүний сонголтын асуудал. Гэтэ ийм өндөр нөлөө байдаг бахна. За тарих тэгэхэд ер нь яагаад ой тогтоолт нь унтаж амрах хоёрт хамаатай болцсон бэ гэхээр тарихны нэг хийдэг үйлдэл байдаг. Тэр нь бид нарыг унтаж амарсны дараа өдөрт болсон одоо янз бүрийн одоо үйл явдал санах одоо оруулах шаардлагатай шаардлагагүй зүйлүүдэд ангилж идэг гэсэн үг. Одоо бид нар ингээд нэг хаврын их цэвэрлэгээ хийж байгаатай төстэй гэсэн үг. За энийг хэрэгтэй бол за урт хугацааны санах оргоо ингээд явуулцдаг. Тэгээд үнэхээр хэрэгтэй нэг англи үг би тэр өдөр суурлаа л да. Тэгэх юм бол би тэрийг тарих маань ингээд хадгалцдаг гэсэн үг. За надаа ямар ч хэрэггүй одоо зүйлж болно. Тэг хүмүүсийн одоо хэрэгтэй хэрэггүй ховж би санамсахгүй сонсцсон бол тэр тарих ингээд одоо хадгалахыг хүсэхгүй. Тэгээд за тэр ямар ч хэрэггүй мэдээлэлс ингээд устгачдаг. Тийм учраас бид нар зарим төрлийн одоо мэдээллүүдийг сандгүй шүү дээ. Одоо зургтай гарч байгаа одоо ховж юу одоо юу гэдэг нь тий сөрөг мэдээллийг тухайн үед нэг жоохон гэж гिचээд тэгээд дараа нь бол мартцсан байдаг. Тэгэхээр тарих маань тэр устгах үйл ажиллагааг хийгээд байгаа гэсэн. Хогийн сав руугаа хийж устгаад байгаа гэсэн. Энэ үйлдэлийг хийхгүй болохоор тарих яах вэ гэхээр маш их ингээ ачаал аваад нөгөө хогон цэвэрлэгдэхгүй байгаа учраас
хойр зүрийн одоо мэдээллүүд эргээд санахад маш их одоо ачаалж эхэлж байгаа. Одоо бид нар энийг яаж мэддгүү гэхээр сайн унтаж амраагүй одоо ингээд нэг хэсэг болцсон хэд хоног явцдаг штэ заримдаа. Тэр үед болохоор ингээд бид нар ойр зүрийн хүний утасны дугаар за тэр үедээ ингээд өөрийнхөө зарим нэг одоо мэдээлэл хүртэл ингээд сандгүй. За тэр маань ерөөсөө нөгөө хүмүүс болохоор энийг ингээд за би ер нь мангар болж гин гэж бодоод идэг. Гэтэл энэ маань ерөөсөө нөгөө тарих цэвэрлэгээ хийхгүй сайн амраагүй нөгөө эд гисэн амраагүй бөө ингээд асуудалтай нөгөө хогнуудаа ингээд үлдээчихэд цэвэрлж чадахгүй байгаа учраас гацаад байна л гэсэн үг энгийнээр л. Одоо бид нар компьютерийг одоо хэдэн өдөр шөнө ингээд унтраахгүй ажиллуулчихаар яадаг вэ нөгөө компьютер чинь гацаад эхэлдэг шүү дээ. Нэг товч дарахаар ингээд хэдэн секунд болол уншаал нэг аппликейшн хийчихээрээ ажиллаж чадахгүй уншаад байдаг. Яг тэрнтэй адилхан үйл явдал тарихынд чинь болдог л гэсэн үг. Тийм учраас сайн унтаж амрах бол маш чухал байна. За тэгээд дараа нь харилцаа сайжирнаа. За унтаж амрахад юу харилцаа болоод явчихаа гэж 9 номерт болохоор. За энэ болохоор их сонирхолтой. Тэг яг тэгэхээр бид нар сайн унтаж амарч байгаа үед бол сэтгэл зүйн үед бол маш тогтвортой болдог гэсэн. Тэгээс нөгөө талаараа илүү төвчээртэй болдог байна л дээ. Тэгэхээр бухимдал багасаад одоо зарим нэг хүмүүстэй ярилцахад одоо үнэхээр ингээд өөрөө чинь сонирхол татахгүй зүйл ярьжсэн ч гэсэн та төвчээртэйг ингээд сонсож чаддаг байх нь. Тэгээ илүү эерэг одоо нээлттэй сэтгэл зүйн хувьд та ингээд нэлээ эерэг хандлагатай болчдөг учраас харилцаа маань ингээд урт хугацаанд бол сайжирдаг, эерэг нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тэгэхээр амрах бол нэлээд ач тустай байна. За хамгийн сүүлд нь болохоор бид нар амрах гэхээр сайн унтаж амрах гэд хөвчлэн бодох гэдэг үгүй байна. За энэ бол дотроо ингээд хоёр төрлийн амралт байдаг. Танд идэвхтэй амралт буюу одоо дуртай хоббигоо хийхтэй ууланд талхах, эсвэл ном унших, та юу л хийх дуртай хоол хийх ч юм уу. Тийм идэвхтэй хөдөлж одоо бие ингэж хөдөлгөж байгаа тийм амралтуудыг бол идэвхтэй амралт гэж байгаа. За нөгөөх нь болохоор оюун санааны амралт. Оюун санааны амралтыг бол хүмүүс бас тэр болгон бол ач холбогдлыг ойлгодгүй юм шиг санагддаг. За энд бол нөгөө бясалгал хийх, бясалгал нь одоо янз бүрийн бясалгал хийж болно. Эсвэл санамсрын бясалгал, майндфулнес хийж болно. Тэгээ одоо цагтаа байх юм. Тэгээ эдгээр зүйлүүдийг та хослуулж чадах юм бол энэ бол бүр жинхнээсээ хамгийн одоо төгс сайн амралт, зөв амралт гэж хэлж болно. Энийг бол бид нар анхаарч явах хэрэгтэй. За тэгэхээр ер нь амрахын ач тус бол биднэрт маш их байдаг байна. Биеийн одоо эрүүл мэндээс эхлүүлээ сэтгэл зүй, за тэгээд ажлын бүтээмж хүртэл сайжрах нь байна. Тэр ятга бид нар хоббигоо хэрэгжүүлэх эрч хүчээ хүртэл нөхөж авах нь шин зүйл суралцаа тэрийг бас тогтоох тэр чадамж ой санамж маань хүртэл сайжирдаг байна. За тэгээ эерэг харилцаа бүтээж олон найз нөхдөдтэй байх. Найз нөхдийн харилцааг авч үлдэх гээд гэр бүлийн харилцаа гэд маш олон зүйлүүдээр ингээд эерэг нөлөө үзүүлдэг байх нэ. Тэгэхэд бид нар ерөөсөө унтаж амрахтаа бол тэгээ зөв амралт, идэвхтэй амралт, оюун санааны амралтуудтай бол ерөөсөө цаг харамлж болохгүй байна. Тэрийг заавал бүр ингээд болж өгвөл календартаа оруулаад хэдэн үед нь би ажиллаад ямар үед нь би амрах юм бэ гэдгийг гаргаад өгчих юм бол та тэрэн дээр ерөөсөө стресстгүй ажилдаа хачаад яхаар амраад идэв ингээд өөрийгөө ингээд нөгөө зовоогоод идэх хүмүүс үүдэг шүү дээ. Би одоо ажлын амжилтыг яхаар амрдیں۔ Ингээд тэр зүйлүүд ингээд багасгаад ирнэ гэсэн үг.